Сушими жуулчид. Ашгүй нэг талхны мохлог хотод ирлээ. Ингээд бүгдээрээ хаялан иглүүцгээе. Хайда! Хинэ! Ой харта. Энэ бялуун ордон байна. Ямар гайхалтай юм бэ? Их гой шилтгээ юм аа. Зүцгэн штэ. Би хамгийн том шүтэн биш хэрэг чинь. Бид чам хайртай. Оо за. Суши хотоос жуулчид ирсэн гэж сонссон. Харвас бүтлэхгүй амьтад байна. Суши хотын жуулчдыг баян гэдэг. Тэдний оронд би баян болохын тулд яаж мөнгөний салгах вүлээ? Аха! Тийм ээ. Тэнийг эмчэнд бүтэж магадгүй. Хямдрал $1. Энэ юу вэ? Амьдралтай худалдаа байна. Бас бүх зүцгийг хямдарчгаж. Ямар хөөрхөн юм бэ? Энэ бас ээж гэсэн. Ямар хямдхан юм бэ? Эрдэж чипс загс барина гэж. Одоо бүгдийн зах дээр зарнаа. Юу вэ? Хой туна чиний сашими ус алга болчихжээ. Хаашаа алгуулчих вэ? Хулд чиний үсгсэн алга болчихж над шиг хаалцсан болчихлоо шүү дээ. Миний салман алга болчихж. Миний дүрс, хайртай дүрснүүд минь. Миний шарсан өндөгчсөн алга болчихож. Хэн нь ийм юм хийдэг байна? Гадаад руу аялбал аюултай гэж мэдсэн юм а. Бидний үсийг аваад явчихлаа штэ. Тэрийг унш та. Үсээ буцааж авмаар байгаа бол энэ байшин руу ир. Энэ залуу хэрэгтэй юм байна. Явцгаая. Хөдлөөд. Хатгаас өмнө хурдан очиж авъя. Ямар их уур хурж байна. Яста бүдүүлэг юм. Ямар их уур хурж байна. Явцгаая. Эдний үсийг буцаагаад өг. Бүгд энд байж шүү дээ. Яста гоё харагдаж байна. Энэ чинь биднийх. Хөөе, автомат машин байна штэ. Нэг сая. Ямар их юм бэ? Бидний юмнууд штэ. Машиныг цөмцгөөд онгоолгоё. Тийм ээ. Бидний юмнууд. Одоо хэнийг болсон гинэ? Юу ярьж байна? Мэдээж минийх болсон. Миний газар нутг руу зөвшөөрлөгөө халдвал шоронд орно. Үе юу? Цагта. Мэднэ үстэй тийм ээ. Хөөе, муу хулгайчаа. Бидний үсийг хулгайлчаад Үсийг нь барьцаалж мөнгө нэхэж байна. уучлаарай. Би үн гаргадаггүй шүү дээ. Талхны Монголын хотод ингэж л бизнес явуулдаг. Ингээд нэрэ та нар үсгүй байж яаж онгоцон цуух юм? Хайртай сашими ч байхгүй бол та нар паспортны зураг шиг харагдахгүй. Тиймээс гэртээ хармаар байгаа бол надад бэлэн мөнгө авчрах болж дээ. Муу мангас. Туна сэтгэлээ бариараа гуй. Туна. Эндээ ингээд гацчихлаа. Хизээж гэртээ харж чадахгүй нэ. Үгүй. Бууж өгч болохгүй. Бүгдээр юу хийж чадах вүлээ? Тэрийг хардаа. Зүцгээний самбар байна штэ. Царайлаг нь үнэн штэ. Гэхдээ тус болохгүй штэ. Үсээ яаж авах вэ гэдгийг л бодцгоё. Үгүй. Сайн харал та. Тэр хадартан энэ үчинд үсээ засуулдаг гэсэн байна штэ. Ноён талх энд ажилдаг уу? Тавдаа морил ирэхмээ танд яаж туслах вэ? Нөгөө бид Суши хотоос ирсэн юм. Бидний үсийг хулгайлчихсан юм а. Тусламж хэрэгтэй байна. Юу? Суу яасан бэ? Ноён талх. Бидний үсийг хулгайлчихсан юм. Уг нь толгой дээр их гой сашимитэй байсан юм л да. Таны хийж чадах ямар нэгэн байх л ёстой. Бидэнд туслаач тийхүү. Тэгэхээр та нар жинхэнэ сушины хэсгүүд байсан байх нь. Гэхдээ бүгдээрээ бөөрөнхий будаа болчихвол гэртээ харж чадахгүй тийм байц? Тийм. Та нар алдсахгүй. Бүгдийг чинь эсэм минь гэрлүүч нь буцаана. Суу яваад агуулгын өрөөнөөс тэлцэг нүр аваад ир. За. За. Эрхэм Такояки энэ хутгийг өөрөө хийсэн.
Ямар гайхалтай юм бэ ноён талхаа. Зүгээр суут юм аа. Та үнэхээр гайхалтай. Яасан ч хийлдэг юм. Дараа талхны мухлах хотод ирэхээр чинь өөр загвараа засч өгнө. Ноён талхаа. Та бол миний хайр халамж ноён талхаа. Баярлалаа ноён талхаа. Жинхэнэ суутан. Та бас нэг сэтгүүл дээр гарчиж. Энэ удаа бас юу гэж байна? Даруухан баяр гэхэр би даанч мундаг юм да. Алтар тавьяач хэцүү шүү. Гадаа бараг сая үйлчлүүлэгч байна. Тоглож байна. Хадгаламжийнхаа мөнгөөр шинэ үстэй боллоо. Чихрээс шин хамгийн гоё гисэн. Аяллийн бүх сэтгүүл дээр гарсан байна лээ. Би тогтлоод байна. Би чи халзарсан загснаас өөр юу ч хөө хоцорлоо доо. Сая гэж арайхан мөгдөгчхүү. Мөхөөлдөс цугцсан нь. Манай амт чарвангууд 100% органик, шарвин болгонд хайраа шингээж хийдэг. Дээр нь агч модны жуус, шинэхэн жимстэй. Хамгийн гоё амттай. Харин энийг танд. Ямар амттай гарч байна. Арай хоолой дээрээ. Би шарваа идмээр байна. Дараа чи шарванг надад өгнө гэсэн штэ. Өнөө оройн цэсэнд хөлдөөсөн хар хайган загас хөлдөөсөн жимээс. Дахиад л дандаа л хөлдөөсөө хоол иддэг үсттэй. Хар хайган кальцар баялаг болохоор ургаж байгаа ясыг чинь бат бөх болгоно. Мөхөлдөс ясгүй штэ. Идмээргүй байна. Дахиж хүйдэн хатуу загас идмээргүй байна. Төгс нийл идчихэ. Чиний дэглэм гэж хэрэг алга 31 амтны ангиас 31-т нь явж байна. Одоо суугаадах. Миний хоолны дэглэм манай ангитай ямар хамаатай юм? Миний шууд угарчлаа. Зүгээр дээ цэцгэх юм. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр. Ахаа түлэхэд. Мөхөлдөс яаж бүлээн идэж болдог юм? Хөлдөөгчнөөс гаргал юм бол шууд л хайлцхан шүү дээ. Ийм юм идэж байснаас хайлсан нь дээр гадагшаа гарч шарван бас корндог гэд юу дуртайгаа идмээр байна. Халбах юм. Зүгээр явуулж гаа. Өлсгөр аянда буцаад ирнэ. Одооноос би хөлдөөсөө хоол идэхгүй. Бүх амттай хоолыг олоод бүгдийг идэн дээ. Попкорн аваарай. Амттай сайхан попкорн яшөө. Ахны дивааж юм аа. Май. Үнэн гэж үдэ. Талах тюбээр харсан хөөсөн чихэр байна штэ. Хөх, чихэн корндог. Өдөгс хаслал. Чихэрлэг мөрлөө тавстай. Үнэхээр гоё амттай юм аа. Би хөлтөөгчнөөс гарсандаа үнэхээр баяртай байна. Талах тюбээр гарсан нөгөө шарвингийн газар байна. Шарвин би очлоо. Би юу удаад байна? Гэхдээ дараа чи шарвинг надад өгнө гэсэн. Ноён талхаа гарч уулагч авахын оронд ягаад энэ сэнсийг авах гэсэн юм бол? Уг нь сэрүүхэн гоё юм аа. Энд юу асан юм бол? Мөхөлд газар унчихсан байна штэ. Хөөе, чи зүгээр үү? Мөхөлдөс хайлж байна. Салхинаас болоод мөхөлдөс газраар нэг урсаад байна. Хурдхан шиг үсчин рүү аваач. Альвэ жаала, тисгэм шүү. Альвэ. Өнөөдөр чигнэгдэх нэ. Би жигнэсэн талах болох нэ.
Эрхмээ зүгээр агарч өлөгчаасаа л та. Байц. Тогны мөнгө их гараад байгааг мэдэж байна уу? Халууныг оюун санаагаараа давж гарах ёстой. Сэрүүцгэж жаахан арга ухаан гаргахад болно. Хөө ямар сэрүүх юм бэ? Өмнө туйлшгэл. Эрхмээ баларсан шүү. Би гадраас мөхөлдөс оллоо. Энэ хайлаад байна. Мөхөлдөс хөлдөөгчөнд байх ёстой. Гадаа юу хийж яваа юм? Одоо тэр жугал биш ээ. Шоко хурдан агарч уулагч асаагаараа хурдл. Тэгээд чи зүгээр ламдтай хоол идэх гэж хөрөгчнөөс гарсан юм уу? Тийм ээ. Загас бандуу идэхээс залхсан. Дахиж тийшээ хизээж очихгүй. Гэхдээ хэрвээ энд үлдвэл чи хайлж дуусна. Насаараа хүлээс ухаан идэх ямар гэдгийг та нар мэдэхгүй штэ. Сүү яах гэж нааш навчирч байгаа юм бэ? Хайлуулахгүй гарах байхгүй гэж үдээ. Та чадахгүй нь өөр хийж чадах юм бэ? Талхаа. Чи манай үсчний өмнө ялцгаа заваа юм асгасан уу? Яаж чадаж байна? Би зөвхөн сэтгэл татам чанараа л асгасан. Тэнгэр минь ноён талах сэтгэл татам чанараа асгаад байна штэ. Явлаа. Тэгвэл хэнэн ч юм асгаад айчихсан байна. Одоо манайхаар ялаал үйлчлүүлж байна. Би асгаагүй маанаг минь. Энд уга мөхөөдөс асгасан юм. Йоо, энэ шавгар аягтай кастар сүмс энд юу хийж яваа юм? Яцхан мөхөлдөс байгаамаа. Хоёр амттай хоол идэх гээд хөлдөөгчөөс гарсан чинь хайлаад эхэлсэн. Тэгвэл зүгээр хөлдөөгчтэй хувцсанд хийчихээчтэй. Хөлдөөгчтэй хувцаа. Тийм ээ. Хуулийн зарчмыг ашиглаж хүйтэн агаар ядгаруулдаг хувцас. Би 3 дугаар ангид байхдаа ганцаархнаа зохион бүтээсэн. Хөөх, ноён чипсээ. Та мөхөлдөг хайлахгүй байхад туслах уу? Би хайлж байна. Чамд туслах ёстой нэг сайн шалтгаан хэлээд. Сүү үгэнд нь итгэхэд байгаа мó. Чипс хэзээс хөлдөөгчтэй хувцас хийдэг болов? Тэр үнэн шүү. Ноён чипс жаахан ухаантайч гэсэн. Ихэнх чипсүүд юмыг бодлуулж орхидог. Йоо, би ямар ухаалаг вэ гэдгийг харуулад өгье л дөө. Я. Наадах чинь яг яадаг юм бэ? Зүгээр чимээгүй харж бай. Дараа тат. Чихэрлэг юм аа. Энэ зүг юм болов? Юу хийгээд байгаа юм бэ? Наадах чинь бүгдийг нийлүүлж наадаг цав уу? Бачгалаа. Хэн мундаг чипс юм шиг байна. Харж бай. Энэ хувцас 5 төвшний хүйтэн агарыг ялгаруулдаг. Нэр хүүтэй юм байна. Яг хөлдөөгчөг. Мөхөлдөө өмсөд үзтээ. Өмсмөргүй. Намайг мангас шиг харагдуулна ш. Юу гэх гээд байгаа юм? Бөө юм болж байж хийж байхад чинь. Их муугаа байд би өмсөхгүй. Дог тоохой болохгүй гэж байгаа хүүхдийг буруутгаад яах вэ? Юу яриад байгаа бэ? Энд чинь бараг л дэлхийн хамгийн хүйтэн хувцас. Энийг хүйтэн гэх юм бол чамайг яаж үсчин гэх юм бэ? Тэнд нь жаахан тохируулга хийгээд энийг өөрчлөөд Та гоё болгоод өгч чадах уу эрхмээ? би юу? Ямар болж гоё байгаа биз? Яста гоё юм аа. Хурдан өмсөж үзмээр хамгийн мундаг эрхмээ. Яг таарч байна. Бас өнгөнч гоё юм. Яг хөлдөөгчд байгаа юм шиг. Би ахад өөрийгөө мэдэрч чадаж байна. Би чиний өмнөөс баярлаад байна. Одоо хайлна гэж санаа зовдгоо боллоо штэ. Ноён чипсний тарих, ноён талхны бүтээл чанарын ачаар бүгдээрээ янзтай гоё зүйл хийлээ. Та хоёр хамтарч ажиллаач. Юу? Би энэ талхан толгойдтой ажиллах юм уу? Би яхаараа энэ чипсийг мөрөндөө үүрэх ёстой. Чи сая юу гэсэн бэ? Хоёулаа явж чарга идэх үү? Яагаад нөгөө Red Cube-ээр гарсан? Эхлээд нэг тийш очимоор байна. Ингээд шармгийн газар ирчихсэн байна гэж үтэй. Дараа чи шармиг надад. Энийг идэх гээд хөөрөөд байсан юм уу? Зүгээр л гоё юм аа. Амттай байна. Идэрээ ээжээ. Гоё амттай байна. Ажиггүй юм байна. Үзэлзгэн шоколад 2. Хайрт Ромео минь. Энэ тэргэл сарны дор чи минь юу хийж байгаа вэ? Ямар сайхан гэрэлтэй байна. Селфи дараад Ромео руугаа явуулна. За 1 2 Жюлит. Жюлит, тайвшраа. Би юу вэ? Ромео юу? Чи яаж ирсэн бэ? Шоколад шиг харанхуй шөнөөр чи гүзэлцэгний үнэр чинь намайг хөдлөн. Ромео
Жулиет минь. Ромео? Миний урт халбыг аваад ир. Мус шоколадтай билүү? Нааша их зүрхсэн гинэ. Жулиет. Ромеог тавьж явал Тоогийн махмын. Гой ярихмэ. Жулиета минь миний амьдрал. Энэ дэлхийд Жулиетатай хоёр хамт байх ёсгүй. Энэ өдгөө амтыг өтөр түргэн гарах. Мэдлэха. Жулиета. Ромео! Жулиета. Ромео! Энэ залуутай ихэд уулзсан байвал чамайг цөлөн шүү. Ромео! Дахиад Жулиетад ойртоод үзээрэй. Чамайг тастаа тань шүү. Хулчхэр шоколад минь. Жулиета минь чамтайгаа хамт байж чадахгүй би хамгийн халуун цуух хамгийн хүйтэн хөргөвчин дор. Ухаан санаагаа алдаа юу? Эртний өстөн дайсны минь охин шүү дээ. Ахиад уулзсан байвал гэрээсээ хөөн гэж мэдээрэй. Шудраг бус байна штэ. Жулиета бид хоёрын хайр хамгийн үнэн хайр. Тэнийг хөө ухаан санаагаа алдажээ. Ээж. Нөхөр минь өөрөө тарж хайрл. Ромео, мурдхан шиг аавсаа уучлалтгүй. Тэр яах вэ? Удахгүй байлан тэний баярын цэнгүүн болно. Чамд болоод гэр бүлд минь тохирох сайхан шоколадын бүсгүй олж өгнө. Аваа, эсэргүүцэж байна. Ойлгох л доо. Чи гүзээлцэнтэй бэлэн болоод дахин төрдгүүл юм бол Жулиетатай хоёр хязээж хамт байж чадахгүй. Тэгвэл би гүзээлцэнтэй ядуу боллоо. Юу? Жулиетатай ихэд уулзаад үзээрэй чи. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Өнөөдөр засаж явах болов. Яг зөв. Талх үсчний газар. Ноён талх намайг шоколад биш гүзээлцгэн болгож чадчил таараа. Тэгээд Жулиетагийн аав бид хоёрын ариун гэргэлтийг эзэн. Эренгэс. Зөө. Энэ жилийн Валентины баяраар 100 үйлчлүүлэгч л аваа. Хатагта яах болж байна? Дараа жил ирдэг. Гэхдээ би бүх мөнгө аваад ирсэн штэ. Миний хайр байхгүй бол мөнгө ямар ч хэрэггүй. Жулиета. Валентины баяр учраас ахиад ганцхан үйлчлүүлэгч нэмж авъя. Тэгээд би чамайг гүзээлцгэнтэй бялуу болгох хэрэггүй. Тийм ээ, ноён талха надад өөр арга байхгүй. Жаалмын хэн дуртай намтад шоколадтай бялуу болж төрдгөө юм шүү дээ. Чи яагаад өөрчлөгдөх Би тагийн төлөө мөн эргчүүлээд хайрын төлөө би гүзээлцгэнтэй бялуу болох ёстой. Жулиета байхгүй бол хамгийн баян шоколадтай бялуу хүртэл ядуу. Яа уйл та. Гэхдээ Жулиета гэж хин? Жулиета миний хонгорхон гүзээлцгэнтэй хайр. Гэхдээ найзуудаа манай гэр бүлүүд мөнхийн дайснууд. Хоёр бялуу холилдвол тэр нэрэнд муу. Эхнээс өс хонцолтой шоколад гүзээлцгэн хоёр. шоколаднууд хулчхар энэ лангуу биднийх ургах үйлрэлт нь өнгөрчгөөд байхад гүзээлцгнүүд яагаад ургаад байна? Чивэд юутаа хөлдөөсөн жимс. Манай гэр бүлүүд хэдэн зуун жил байлцсан. Өглөө шоколадтай бялуутай таарна гэдэг муу ёр шүү. Ханаас юм өмхий үнэртэйд байна гэсэн чинь энэ гүзээлцгнээс байж. Чи баасны өнгөтэй гэжтэй. Дайраад ирлээ. Химсэн толгой тоо. Манай эцэг эхчүүд эртний дайснууд. Би өдийг хүртэл жинхэнэ гоо үзэсгэлэн харж байгааг. Миний гүзээлцэг нь хариугүй дэлбэрээ. Анхны харцаар Жулиета бид хоёр дурлалцсан. Манай гэр бүлийн өс хонсон бидний хайр сэтгэлийн дундуур орж чадахгүй. Хөөрхий Ромео. Их гонигтай юм аа. Гуй, одоо намайг гүзээлцгэн болгоод өг. Тэгвэл Жулиетагийн эцэг их бидний хайрыг хүлээн зөвшөөрнө. Ойлголоо найзаа. Би чамайг хотын хамгийн амттай зүсэм гүзээлцгэн болгоод өгье. Сүү, хурдан миний гүзээлцгэнтэй юмнуудыг аваад ир. За ирэх мэ. Намайг засч дуусгаар чи өөрөө ч танихгүй шүү. Тэгээд бэлнүү. Тийм ээ, юундч бэлэн. Эхлээд оройныхын шоколадыг аваад хай. Жулиета бол миний амьдрал. Энэ орой замсаад болж байна. Хой, нөө хайрыг саад минь явж үз. Ямар гоё юм бэ?
зорчлоо. Одоо гүзээлзэгний крем түрхнэ. Энэ ягаан крем яг бидний хайр шиг ариухан. Үзээлзэг нь яг хонгор Жулетагийн нь үс шиг. Жулета чөнөр нүд чинь гэрэлтэн тэрэг сар пасч тод гэрэлтэн. Сүү энийг дуугүй болгоод яаж та хийж чадахгүй. Гүнзгий харахад Ромеогийн төлж байгаа мөнгийг үнэр. Жинхэнэ төгс. Баяр хүргий жаала. Чи бол гүзээлзэгтэй билүү? Сугар үнэн ч хайр гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр агуус чин талах итгэлийг нь ахин нэг удаа сэргэж өглөө. Хайртай Жулета минь хоёулаа удахгүй хамт байна. Ядарчихлаа. Хаалга барий. За. Шоколадтай ялуу гэдгийг минь мэдчихвэл яана. Тийм ээ. Өглөөний шүдэр шиг жимсээ. Үзэлцэнтэй бэлэг хараач. Намайг тайсан. Одоо явж Жулетаг олъё. Намайг өршөөгөөрэй. Чи хэм бэ? Аава, Чи юу хийж гсэн? аава. Тавшир би хэлий. Чимээгүй. Чи бол шоколад омгийн залгамжлагч. Гэтэл чи муухай гүзээлзэгтэй билүү болчихлоо. Ромео, бор шоколада бүрчгсэн чинь хамаагүй дээр харагдаж байна. Баяр хүргэе. Одоо чи гүзээлзэгтэй билүү боллоо. Сайхан зохиж байна. Итгэхгүй дээ. Хонгор Жулеттайгаа гэрлэхийн тулд би гүзээлзэгтэй бядуу болчихлоо. Ярих би. Одоо бид хоёрыг ажиллаж. Би зөвшөөрөхгүй. Шоколадны удмын өв залгамжлагч гүзээлзэг нь болсон болохоор шоколадны удам тасарлаа. Маадгар загнах хэрэггүй те. Хэм даа. Юу? Гүтэр Жулета юу? Манай охин яагаад шоколад болчихдг юм бэ? Энэ чамааг мэхэлсэн үү? Үгүй. Би хайрт Ромеотойгоо байхын тулд өөрчлөгдсөн юм. Юу ичгэлтэй? Готом шиг юм да. Аава, өвдөж байна. Үзээлзэг нь дүрхэж гэр бүлээ готом шиг болголоо. Аюу, нааш. Нөхөр минь тавшир. Юу ч хэлээ гэсэн би та хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй. Хооч. Мадна. Хоёлдоо та нар бүгдээрээ Тэнгэр бурхан минь яалаа гэж биднийг ингэж совооно вэ? Бид нэг хайрлана. Жулета хоёулаа зүгтээ. За Ромео. Жулета хоёулаа хамт байгаа цагт бидний хайранд юу ч саад болж чадахгүй. Хайрт Ромео минь. Чи хаашаа явна? Би тийшээ. Жулетаг тэр хорон санаатнаас авар. Эдлээ. Ромеог одоохон буцааж авчих. Ой хүүхдүүд одоо боожг. Жулета өхөж биднийг салгаж чадахгүй. Ромео минь чамгүйгээр би хаашаа ч явахгүй. Бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Энэ жилийн Валентины баярын хосыг сонгох цаг боллоо. Энэ жилийн Валентины баярын хос ороо. Баяр хүргэе. Ромео, Жулета. Шоколад гүзээлзэгтэй бядууны хосууд ямар амттай юм бэ? Үнэхээр гайхалтай байна. Баяр хүргэе. Тэнийг гэлвэ. Наанасаа буугаад ир. Зя одоо хосууд маань үнсэлсэн. Шоколад гүзээлзэг нь хоёр ингэж нэг боллоо. Бүгдийг яасан дээ. Энийг одоохон зогсоо. Баяр хүргэе. Энэ жилийн Валентины баярын хосуудад хатнан тусгай бэлэг өгнө. Бэлэг хэн хамаасаа юм? Машин. Та хоёр одоохон салцгаа. Мөн эклерис тест хоёрын сууц. Уусаагүй байгаа шүү. Иргэдээ хосууд маань гэрлэвэл хатан хаан айнотрын шагнад өгнө. Би Ромеог үргэлж хөөрхөн хүү гэж боддог байсан. Сайн хүү шүү, санал нэг байна. Жулета хөөрхөн охин тэгж бодохгүй байна уу? Тэгж бодож байна. Өөр хүмүүсийн хайрыг хэн ч хянаж чадахгүй. Үнэн шүү. Манай аав ээжүүд бас дэмжиж байна. Тийм байна.
Ашгүй. Ингэж нэг бит хоёрыг зөвшөөрлөө. Би чамд хайртай Жулиета. Би ч гэсэн Ромео. Хөөх. Ромео Жулиета хоёр аз жаргалтай байх нь үнэн ч хайр. Хайр тийм ээ. Ноён талхаа Ромео Жулиета хоёр хоёулаа танаас өөрчлөлт өгөөч гэж хөөсөн. Та яагаад хоёулаа ингэ өөрчилчихсэн? Жинхэнэ үсчин үргэлж өөчлөж ихэ хэрэгцээг биелүүлдэм. Хөөх, шалтгаан байгаа гэж мэдээд байсан юм аа. Би таныг адилхан засалтаар 2 ахиж мөнгө авах гэж байна л гэж бодсон. Чи юу гэх гээд байна? Жишээ. Ээж, та хэдийг хийсэн бэ? Харин л те 200 ширхэг орчим. Юу? Ямар удаа хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хууртай юм а. 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волта болчихлоо. Хөөшөө. Мундаг юм а. Өнөөдөр арай хол идэж чадгана байна штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава. Би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана? Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь нойрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газар таачлалд орчихлоо. Хөө минь чи мондөг байна шүү. Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадаг юм бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгч дэрэн штэ. Түрглээ. Мэдлээ. Арчаагүй хогийг дээ. Үсээ янзлуулах гэж ирсэн үү? Үгүй, сурчлагаа тараах цагийн ажилтан авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад түр хүлээгээрээ. Сурталчилгааны хууц хаана байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай. Ноён талхаа зүгээр үү? Юу болов вэ? Энэ шалаа цэвэрлсэн юм уу гоо мүү? Хаасайгүй заваарчсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурталчилгааны хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Би юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө идэж чадахгүй нэ. Салгалсан муухайг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна. Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад улаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэргэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал хэнэн ажил тийм бүү мэд. Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх, ойрд ховордсон залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваарай ирхмээ. Энд ч одоо юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлтчихсэн юм бэ? Үгүй, би захиалаагүй шүү дээ, үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм бэ? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй, хэн тооцоо хийх үү? Йоо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч чинь Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг тантай танилцуулах уу? Оо, болж байна. Нью-Йорк Бейкери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг нь явуулчихсан болохоор захирлын зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу ирхмээ? Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхимийг төгсөгч Джессика Жигэнсэн Боб байна. Оо, Жигэнсэн Бовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу.
Ноён талхаа игчин ажилд санаа зовх хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тархар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирээ. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талх явчихлаа. Жаахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалгал болно. Үе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй нэ. Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцсан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтог байх та. Үнэрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхан өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэнг мэдх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар азтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ. Үгүй нөгөө. Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцай. Гүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингээд л байлгаад байвал нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчид ирэх бачлаа. Нөгөө. Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовлтгүй. Дагаад яв. Ноён талхны үсчний газар ирээрээ. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шок. Сүү. Шок. Энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдээд баахан хачи юмнууд ирчихсэн байна лээ. Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй, би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тий, би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн юм бол доо. Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр Арай, тэр жигэнсэн боо. Хаашаа хүлэхгүй эндээ байж бай. Чи энд үлдэж байж л ажил амархан бүхэн. Хүүе, зайцхан байна шүү дээ. тэр зайцхныг яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй мулгуу туслах ажилд саксо тооцооны ажилд бүгдийг явуулчихсан болохоор чи л байхгүй очиход тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулхуу гэж хэлж чадаж байна? Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очно. Тэр үсчний газар одоо жинсэн бомны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жинсэн бомнууд бүгд нэг гэр бүл байна. Өнөөдөр ч гэсэн манай үсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн болов тоо. Ноён талхаа үс засаад ядарч байна уу? Ноён талхаа та их ядарсан шүү. Ядрах юу байх вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Та ч надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би одоо таны хооронд ажиллах үсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава, Ороод ирээрээ. Энэ нөгөө алдартай талхны үсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын үсчин нь байна. Ноён талхны үсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Та нар хэлсэн байх нь. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хол. Эдгээр яагаад энд байгаа вэ? Харин тийм. Сүү, шоко. Бүгдийн баяр. Эднэрийг дээ. Хэн дуртай нь үсчин болдог гэж бодоо юу? Ноён талхаа та зүгээр үү ирэх юм ээ?
Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа дээр л. Хурдан сууцгаа. Сүү, Шоко, та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд хамттай юм аваад өгвөө. Надад ногоодоо жигэнсэн бав. Надад пиццатай жигэнсэн бав. Жигэнсэн бопол болохгүй. Тариачин сүү. Сайн байна уу? Сүү, чи хааж чад. Сүү биш үү? Өршөөгөөрэ сүү ах байна уу? Оо, би л гэрчсэн үү? Ямар гоё юм бэ? Хууцаагүй ямар их удва. Хөөх, үнэхээр сайхан газар ажилдаг юм байна. Хоморсон байна шүү. Юун томрох. Ноён талхаа энэ бол миний хаяал дуу биелэх байгаа юм. Тэр хөдөө амьдардаг буурцагнээс хот үзэх гэж ирсэн гэсэн. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй удчлаа. Танаа өсчний газрын алдрыг их сонссон. Оо, юун алдар вэ? Сайхан хөгжөлдөж угаад яваарай. Сүү, үйлчлүүлэгчид ирэх болж байна. Өөрөлдгний сэрэ хурдан бэлдээрэй. Мэдлээ ноён талхаа. Ээж гисэн таны ажлаа хийхийг харъя тэхүү. Тэгэлдэ. Хологчинд бөөрөл зөгнөө хийгээд товчлуур дээр дарвал Хүлээгээрэй. Та чинь яаж байна? яасан гэнэт юу басан бэ? Бөөрөл зөгнийг хологчоор задлавал витамин болон ликопен нь устж зөөлөрч бийгүй болоод амтгүй болд юм штэ. Ли ямар юм аа? Түр хүлээгээрэй. Тэрэнд бөөрөл зөгнөө хийгээд эргүүлээд Сүү, яагаад удаад байгаа юм бэ? Хүмүүс хүлээгээд. Энэ чинь тэр юм уу? болчихлоо. Амсаад үзтээ ирэх нь. Энэ чинь энэ хамт айл би нуруунд ургасан зэрлэг бөөрөлцөгнийг тэр чигт нь амандаа хийчихсэн юм шиг л байна. Амьдралдаа ийм амт үзээгүй. Амт таван. Бэлг чи манайд ажиллаж үзэх үү? Хөөх, ноён талхаа ажилд урьжглаа гэж үү? Олно гэж бодож байна. Ажиллаад үзье. Сүү, хурдхан зуурмаг аваад ирэхгүй юу? Хүлээгээрээ ноён талхаа одоохон очлоо. Бошоохон зурамга бэлнэ. Энэ яач вэ? Яагаад байгаа юм бэ? Хурдхан зуурмаг бэлдээд ноён талханд өгөх ёстой штэ. Аха. Машинаар зуурсан гурил хатуу болдог болохоор юунд ч хэрглэж болохгүй. Тэр зөвхөн гурилан зуурмаг хөлөөрөө төрсөн чинь яаж байгаа? Энийг чинь уламжлалт зуурмаг гэдэг юм мэргэжлийн хүмүүсийг хэргэлдэг арга. Зуурмгаар дээстэй байна штэ. Би чиж мундаг юм аа. Харах тусам нуусан сувд шиг хүү юм. Дөнгөж нэрсэн кофе болохоор сайхан үнэрт чинь. Машинаар хуурвал хамаг сайхан үнэр нарилаад байхгүй болчихно. Кофений бурцгийг гал дээр хуураад чулуугаар нухаж байж л яг сайхан хэмжээтэй болж сайхан үнэртэй болдог жамтай. Оо, юу үнэр вэ? Ноён талхаа дөнгөж нэрсэн эспрессо. Энэ чинь шээ. Яг энэ амт мундаг юм аа. Яаж юм гоё амттай кофе нэрээвэ? Яагаад сүржигнээд байгаа юм бэ? Манай нутагт бүгд л ингэж бэлдэж хийдэг юм. Бэлг. Одооноос эхлээд манай бүтээгдэхүүнийг хариуцаж ажиллах уу? Ноён талхаа би яах юм бэ? Чи цэвэрлэгээ гэлхий. Одоо миний үсчний газрын бүтээгдэхүүнийг би л хариуцна. Сонирхолтой байхаа. Өөрөлцгөний аянхлам сайхан үнэр. Энэ сайхан зурамгийг хардаа. Бэлгийг ирснээс хойш манай бүтээгдэхүүний чанар хамаагүй сайжир. Бэлг, юу болов вэ? Яасан бэ? Энэ амт биш үү? Ямар амттай болчихсон юм бэ? Бурхан минь сайхан байна да. Наад хэл чинь мэдрэлгүй юм уу? Ийм хямдхан шоколадаар сайхан сироп хийх ямар ч боломжгүй. Энэ чинь хамгийн дээд зэрэглэн какаогоор хийсэн шоколад. Ноён талхаа ерөөсө
Өөрийнхөө гараар жинхэнэ какао тарина. Какао тарина. Айл насандаа тарих юм бэ? Үгүй эхмээ. Тариачин хүний хүүгийн хувьд би л хувьда энийг тавьчихгүй. Би өөрөө какао тарина. Үрсэлгэн гарчихсан. Сони юм аа. Энэ үрсэлгээ какаоны мод болно гэсэн үг үстэй. Газар худлаа хэлдэггүй юм уу? Жахал хүлээж удахгүй какаоны үр боловсроо дэрнэ. Тийм үү? Хэдийд боловсрох бол? Удахгүй. 3 жил л болно. 3 жил. Бид нар үнэхээр 3 жил хүлээх юм уу? Бэлт чи яагаад байгаа юм бэ? 3 жилийн хугацаа л өгч. Нийгмөр нэрс тариад бүзийлзгэнч гэсэн тариад кофений буурцгч гэсэн суулганаа. Нийгмөр бүгдийг өөрөөсөө таривал хамаагүй сайн бүтээгдэхүүнтэй болно. 3 жилийн дараа болох юм биз дээ. Тэгвэл нэг үзээд алдна. Аль хэдийн үүрийн 4 цаг болсон байна. Босож талбай руугаа явцгаая. Энэ арай динтнэ. Арай динтнэ. Чадахгүй дахиад тунтлаа. Ургац бол тариачин хүний хөлийн чимээгээр нэмэгддэг гэсэн. Хурдан босоод зэрлэгээ төв. Йой, нуруу. Газар дул хараад байсан чинь хамаг би өвдчихлөө. Миний гар өвдөд чадахгүй юм шиг байна уу? Бүр хавдчихсан байна штэ. Хөөе, Шоко. Чиний гар бүр сайртчихж. Юу гинэ? Нэрээ тийм байна. Хэдүүлээ түр амарч угаад ажиллая. Энэ маягаараа өвчин тусах. Үлээгээрээ. Хийх ажил уул овоо шиг байхад хаачих гээд байгаа юм бэ? Бэлгэ бид жаахан амар. Хамаг би өвдөд байна. Наад үгийг чинь ургамлууд сонслоо. Гоншгонхоо болиод юма тарьцгаая. Урагшаа. Нэгэнт ногоо тарьж угаа юм чинь гүзээлзгэн чи тариад адилж гисэн таривал зүгээр. Манай газар багаддаг. Жижигэн чи үнэхээр жижиг шүү. Тийм ээ. Нэгэн тариад эрхэлж угаа юм чинь нэг мөр тарина. За жаахан зүүн. За яг зөв. Бүгдээрээ юу мэдчихэд ажиллаарай. Хөөх, юу мэдцгээе. Хийгээд байсан чинь ногоо тарих надад тохирч байх шүүгүй юм шүү. Мэдхгүй ч гэсэн хичээгээд хийгээд байхад болох юм байна. Харин тийм ээ. Би чирүүд болоод байх шиг байна шүү. Хоолч гэсэн хачин сайхан. Ноён даалгавар тариачин болчихжээ. 1 жилийн дараа Улаанбуудаа. зүтгэж байж ургуулсны хурамтай байна. Газар үнэхээр худлаа хэлдэггүй юм бай. Бэлг нааша хүрээдрээ. Улаанбуудаа. Хаач чаа. Түрүү ийшээ орсон. Бэлг. Бэлг, энд юу хийж байгаа юм? Буудаа болчихооч ээ. Хурдхан ургацаа хураагаад баяраа тэмдэг. Йоо ашгүй дээ. Сайн хураагаараа ирхмээ. Хөөе, гинэт яагаад байна? Хаачих нь вэ? Өдөө байхаас залхаад хотод ирсэн юм. Миний төрсөн нутгаас ямар ч ялгаагүй болчихлоо. Манай тоцохны төмөөс ч дор болчихлоо. За баяртай. Юун хөдөөгээд байгаа юм бэ? Буудаа боловсрчлаа. Тийм ээ. Ганцаардмал тарт. Ной тадагтай талхнуудаа. Шинэ өөрчлөлтийн хамгийн агуу шоунд тавтаа морил. Астер хатсээ. Залхуунууд чинь бас юу үзээд байна? Ноён талхаа та энэ шоуг сонсч байсан уу? Мастер Патисээ шилдэг үсчдийг цуглуулад нарийн боовнуудын амьдралыг өөрчилдөг. Энэ стилистүүд сайн дал дунд зэргийг. Нэрээ тийм. Танд зурагтаас шуудан ирсэн. Бид таныг Мастер Патисийн шоунд оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Хөөх, шоунд оролцгоо. Ноён талхаа та заавал ороорой заа юу? Тэгж байх зав алга. Үсчингээ ажилуулад мөнгө олсон нь дээр. Бүх гайхамшигт үсчтэй цоо шин спорт машинаар шагнана. Шоко, миний хуваарийг цуцлал шоунд оролцохын тулд хаашаа очих ёстой? Эрэх 2 дахин 12 цагт зурагтын студиэр ирээрэй гэсэн байна. Ийм урилганаас татгалзвал бүдүүлэх хэрэг шүү дээ. Хөөх, та
очно гэсэн үг үү? Цайцгаа ноён тасаг хөгжөөнд дэмжих самбар хийцгээе. Цочирдам өөрчлөлт. Нулимс асгууруулан бодит амьдралыг түүх. Та бүхэн хөдөлгч саран боо байна. Дэлхийн шилдэг шинэ өөрчлөлт гэдэг шоуд тавтаа морил мастер патис. Их тартнууд дүүрэн байх ёстой. Гэхдээ дотроо хоосон төрсөн бол яах вэ? Айзнаа өгтөн авч хай. Бидэнтэй хуваалцаач. Юу болсон юм? Надад ямар ч гэж байхгүй. Өөх минь гэж цөцгийгүй таарт. Үнэхэр үнэн гэж юу? Агуу Скот минь гэж гिचгүй хоосон таартыг таартч гэж нэрлэхгүй шүү дээ. Сүүн крем юм уу? Өөр сонголтуудаас хэрэгжилж болмоор юм аа. Би төрсөн цагаас хойш л юм байсан. Энэ дотор юу ч алга байна штэ. Гаргаж болохгүй юм байна. Амттай харагдаж байна. Тэрэ жимстэй Яг жижигхэн пирог шиг. Хөрхи тарт. Би зөвхөн ингийн амттай шиг амьдрмаар байна. Босод таартууд шиг байхыг хүссэн энэ өрөвдөлтөй хүүхдийг хараад сэтгэл өвдөж байна. Гэхдээ санаа битгий зөв энэ миний ажил. Манай мастер патиси шоу хотын шилдэг үсчин голоод энэ авчирч хүслийг чинь биелүүлдэг билээ. Үр тариагүй бол үйлдвэрлэл байхгүй. Ноён хахаа. Та энэ таартын амьдралыг өөрчлөх гайхамшигыг бэлдсэн үү? Ядах юмгүй. Гэрийн аргаар хийсэн зүсгийтэй гэж хийгээд энэ хэсгийн дүүргээд дээд талд нь зүсэм гүзээлдэг нь тавина. Сайхан шинхэн чимслэг харагдана. Хөөх гайхалтай. За олон үгээр яах вэ? Эхэлцгээе. Тэгэд ноён талх гिचээ бэлтгэж байна. Арга барилын хартаа иргэдээ. Арга туршлагатай байна. Ердөө ингээд л амт толгой тавууллаа. Мата төгсдөг хэсэг. Гайхамшигтай. Аргагүй л энэ дэлхийн шилдэг стилист юм уу юм? Ястадаг нинжа шиг л зүслээ. Бүх хөдөлгөөн нь сэтгэл хөдлөм. Зүсэм талах минь гэж суут юм аа. Ингэх гэж л бид цугласан ийм ервөсөн өөрчлөлтийг харах гэж юм. За одоо толио буулгаарай. Ой болж юу? Тийм ээ, гайхалтай харагдаж байна ирхмээ. Таартад шинэ өөрчлөлтөнд таалагдлаа. Гэхдээ чамд зориулж бас нэг гентийн бэлэг бэлдсэн. Өгтөн авцаа. Таартын гахан дүүсэн. Чи бол манад уу? Бид үргэж арыг чинь даана. Бигийн хөрмөнцөр минь Би хэслэг минь. Энэ миний төлөө гэж үү? ямар цочирдом эргэлт вэ? Таартын гахан дүүсчихсэн адилхан хоосон болчихж. Би биш. Баярлалаа. Тоглоод байна уу? Би их хөдөлмөрсөн штэ. Бид үргэлж чиний хажууд байна. Энэ төсвөтэй гэж хямдхан биш шүү дээ. Ноён талха. Тэгэхээр та спорт машин авч чадахгүй. Дараа аз таарах байхаа.
Юу? Энэ тэнийг жаалыг өөрчлөх гэж ямар их хөдөлмөрснийг минь мэдгүй. Ноён талын сэтлэгний хөдөлжээ. Цаахан амраараа дараагийн дугаараар уулзцгаая. Энийг надаас аваач. Оо, дарга 80 патисэгээс ахад захиарсан байна. Наад шоунаас ч хол байх минь. Таныг манай шоунд дахин орохыг урьж байна. Үзэгчдийн үзүүлэлт тэнгэрт тус. Намайг мөн оруулмаар байгаа бах та. Хөгсөрч хуучирсан Саранбов. Шоко үсчнээ харж угаарай. Тэнийг шоу. Сайхан дамжууллаа. Урагшаа. Брэндний уулзалт. Өглөөний мэнд. Өглөөний минь ноён талхаа. Танд шууд ирсэн байна. Оо, цөцгийний тусгай нээлт. Хатан мелууны төрс өдрийн урилга. Хог бүгд хэрэггүй хог. Энэ чинь Ноён талхаа яасан бэ? Хинээс захиарсан. манай яа ирж байна гэн. Ирж байгаа нь сайн бидтэй. Бoo. Манай аав. Энгийн нэг аав байгаагүй. Бэ нэр төрийн юунаас ч илүү эрхэмэлдэг чинэлэг айлын хүүхэд. Манай аав Брэндон хүүхдүүдэд нэр төрөө өргөж яваарай гэдэг байсан. За Брэд бин. Чи дуулгах сайхан мэдээтэй гэсэн үү? Тийм ээ аваа. Би ихний оролдлогоор эсэлтийн шалгалтанд тэнцсэн. Оо, миний ууган хүү анхны оролдлогоороо тэнцсэн байна. Баяр хүрээе. Та намайг сайн хүчилсний ач шүү дээ аваа. Мөн Брэд Вард чамдч гэсэн хуваалцах мэдээ байгаа гэлүү. Тийм ээ. Би Мэйо клиникийн бэлтгэл ангид тэнцсэн. Оо, Мэйо клиникийн бэлтгэл анги бахархахгүй байхын аргагүй. Би таныг дуурайгаад ухаантай болсны ач шүү дээ аава. Та хоёрыг хөөмнө гэж дуудаж байгаагаараа бахархаж байна. Хундаг тулгалгүй яагав. Хонгор минь. Талханд ч гэсэн хэлэг сайхан мэдээ байгаа. Тийм үү? Талах жүжигэнд орсон. Жүжигчин болно. Тийм бидтэй талхаа. Тийм ээ. Чизковын жүжиг байгаа юм. Би их том дүр авсан. Их том дүр гинэ. Так дуусав. Үгүй. Алха. Би тандаа зал хуурдаг. Одоо бүр худалж болох нь. Би том болох юм бэ. Хонгор минь. Худалж залхуу бол чи миний хүү биш. Яв. Би тэргэж ир. Талхаа. Тэр бүлээн гутам шиг. Гэрээсээ явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш би аавтайгаа яриаггүй. Өнгөрсөн амьдрал чинь ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүү. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Би зүгээр. Амьдрал чинь их хэцүү байсан байх та. Мэдсэнгүй штэ. Ойлхоо болцгоо. Ноён талх ямар их амжилт гаргасныг аавд нь харуулцгаая. Тэг хэрэггүй. Ноён талхаа бидэнд итгээрэй. Таныг насан туршдаа өрөвдөлтэй хүү чигээр нь үлдээхгүй. Юу? Өрөвдөлт байна. Талхыг алдаршуулах ажиллагааг эхлүүлье. Бүгд ажилдаа ороо. Талхны мөглөх хот руу хөдлөх гэж байна. Хаа хүрэх гэж байгаа юм ярих нэ? Талхны үсчний газар руу явж байна. Талх үсчний газар, үс асалтын Шангрила. Үс зас занаад талх үсчний газар уу? Тийм ээ. Алдартай газар. Алдартай юу гинэ? Талхыг танихгүй хэн байсан юм? 10 жил дараалаад оны шилдэг үсчин болж байна. Талхаар ганц удаач болов үсээ засуулах нь мөрөөдөл. За тэгвэл Албан ёсны талх хамтангаа аваарай. Талхандаа бас байгаа шүү. алах ийм алдартай юм уу? Тэгэлгүй яах вэ? Манай хамгийн мундаг алдартай. Сайн уу? 3 зөөлөн талхнаас авъя. Тэгээ, 3 доллар. Талхны наалт 99 ингээд бүгдийн цогт байна. Хөө, амжилт хүсье. Тэнгэр минь.
Талх нэрэл энтхийн алдартай юм байна. Та талх ус чиний газар руу очих уу? Тэнд шууд талх ус чиний газар руу явдаг тусгай такси байгаа. Тусгай такси гинэ. Сайн байна уу эрхэмээ? Талхны шүтэн бишрэгчдийн үйл ажиллагаа удахгүй гэхлэн. Эний шүтэн бишрэгчдэн гинэ. Таны үнэхээр атаархаж байна. Өнөөдөр 100 шүтэн бишрэгч сонгогдож талхтай уулзаж гарын үсгийг авна. Энэ удаа би сонгогдоогүй. Үсчин гарын үсгээ өгөх юм уу? Үсчний газрыг хардаа. Талхны шүтэн бишрэгчд гарын үсгийг авах гэж өдөржин очирлаж байна. Эрхмээ, хүлээгээрэй. Энийг талхад өгчихгүй юу? Таныг дургуутсахгүй гэж найдаж байна. За тэгье. Би гарын үсгийг авах гэж шөнжөө энд хонсон. Өнөөдөр талхны гарын үсгийг авахын тулд дүүргэлтэй хийлгээгүй. Хөөе, ноёнтон. Дараа л дайрвал танд л муу да. Бид шөнжөө хүлээсэн штэ. Би гарын үсэг авах гэж ирээгүй. Гүйл уулзах гэсэн. Тэгээд хүүч хийе. Талх энтхийн үс чинь миний. Та аав нь юм уу? Нэрээ яг адилхан юм байна. Тантай уулзах нэр төрийн хэрэг талхны ааваа. Чихэн содныг өсгөх танд ямар байсан бэ? Би насаараа халзан явж байна эрхмээ. Толгоон дээр илээд өс сургуулаач. Маргааш би замын шалгалттай. Амжилт хүсээрэй аав талхаа. Миний хүү хаан байна. Хүлээсэн баярлалаа нарийн бовнууд та. Ноён талх шүтэн бишрэгчдтэйгээ уулзах хийсэн. Талхаа уулзалгүй их удаджээ. Чамаг магтсан байхыг харсан юм л да. Гэхдээ ийм алдартай гэж бодсонгүй. Сайн уу аав. Манай туслах таныг талхны Монголог хотоор зочилж яваа гэсэн тухтай байгаарай. Шоко. Аав 5 оттой зочид болол хувийн лимузин захиалж өг. За. Анх удаа ирж байгаа бол би танд бяцхан аялал хийж өгье. Миний авсан шагнал цомнууд. Өөх ямар олон цом бэ? Хят гармаар ойвол зойронд цомнууд байгаа. Тэгээд бас болоогүй. Хатан бэлүү, гүнж бэлүү, кинотууд, рок хамтлагууд гээд бүгд миний шидэд гараарал үсээ засуулна гэдэг юм да. Тийм ээ. Ноён талхаа баларсан шүү. Гал дэргэний ажигчид талх зурагт хуудаснуудыг аваад хайжгаж. Аавын чинь гал дэрэг айлгуудыг ивчихсэн гэж дууллаа. Талхыг алдаршуулах ажиллагааг мэдчихгүй л одоо яана. Ингээд энэ шарсан талх юм бэ? Хөгшлийн стадио тантай адилхан юм аа. Талхаа! Чи намайг мэхэллээ. Энэ олон жилийн дараа өчүүхэнд өөрчлөгдөөгүй байна. Худлаа. Бүгд худлаа. Эцэг том болох юм бэ? Утарч талх миний хүү биш ээ. Ахиж хийж чамтай уулзмааргүй байна. Би алдартай байсан ч гэсэн эцэж бахархлыг чинь төрүүлж чадахгүй. Та угаасаа намайг хүүгээ гэж бодож байгаагүй. Ноён талхаа битгий явуулаа. 20 жил бас л нэмэргүй хэвээрээ байна. Хурд явцгаая. Гүгээрээ. Үгүй буцаад ирээч. Цао. Баярлалаа. Талх таны бахархлыг төрүүлэх гэж л тэгсэн юм шүү. Та хүүгээ өршөөгөөрэй. Та надад л уурлах хэрэгтэй. Үннийг хэлэхэд би л уучлалт гуйх ёстой. Олон жил өнгөрлөө. Гэсэн чи хэцүү л байна. Энэ талхны бага насны дурсамжууд байгаа. Буцаж ирэхээр нь заавал өөрт нь өгөөрэй. За баяртай. Зургийн цамгүй. Талхны бага насны дурсамжууд аа? Энэ юу вэ? Ноён талхаа. Энд байгаа гэж мэдсэн юм аа. Намайг үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу. Энэ их танд. Юу юм?
Аав чинь явхаас өмнө энийг танд өгөөрэй гэсэн. Юу юм? Зургийн цомгоо. Тэргүй баярлалаа. Ноён талхаа гуйж байна. Зүгээр харчихвал та аавыгаа буруугаар бодсон байна. Энийг миний төлөө хийсэн гэж. Аав чинь таныг энэ хорвогийн юунаас ч илүү их хайрладаг. Өнөөдөр тантай уучраа олох гэж ирсэн байна шүү дээ. Ноён талхаа одоо ч оройтойгүй байна. Гал тэрэг хотоос хөдлөхөөс өмнө хурдан яв. Хонгоржүлээ та минь ноён талхны л ач шүү дээ. Талх байгаагүй бол бид энэ Валентины баяраар нэг үнсэж чадахгүй л үс. Ромео минь чи номноос сурсан юм шиг үнсдэг шүү. Маргааш би ярилцлах тайм сандраад чадахгүй хаа. Тэр цаг ав. Үсийг чинь гоё засаад өгөх. Би талхнаас уучлах байсан ч болоосой. Би хөгцөрч байггүй л байгаа. Аваа. Би вэ талх. Талха. Аваа. Миний хүү. Миний хүү. Аваа. Буцаад. Талха. Уучлаарай хүү минь. Аваа би танд хайртай. Ээж тэр хүн уйлаад байна. Тийм байна. Цүнхээ галт тэргэнд үлдээчихсэн болол тэ хөөмин.